цаашаа үргэлжлүүлэн судлах, сурах зорилгоор соёл урлагийн их сургуулийн бүжгийн багш мэргэжлэр 2018 онд төгссөн. 2018 онд бүжгийн багшийн сургуулиа төгсчөөд Ахсал хулгай сургалтын төвөө үүсгэн байгуулж ирсэн. Хүүхэд багчууд маань 3-аас дээш насны хүүхэд багчууд маань бие биелгээ хийснээр одоо өв уламжлалаа одоо хүндэтгэх, дээдлэх, багаасаа олж мэдэж сурдаг ийм ач холбогдолтой байгаа. Дээрээс нь Монгол дархлаагаа өөртөө суулгаж, маш сайн суулгаж өгдөг байгаа. Надад их өөрчлөлт гарсан. Би мөрөө нэг сайн хөдөлгөж чаддгүйсэн. Тэгээд багш надад сайдар заагаад би мөрөө их сайн хөдөлгөж сурсан. Аяндаа нэг гоё соёлын хөдөлгөөл ер нь өөртөө итгэлтэй байвал чадна гэж бодоод явдаг. Эрүүл мэнд тал дээр бол хүмүүсийн одоо хөдөлгөөний дутагдлаас нэгдүгээр сэргийлнэ. Дээрээс нь хөдөлгөөний эвсэлтэй болно. Эвсэлтэй болохоос гадна та эрүүл мэндийн ач холбогдол гэх юм бол хуян хөөрх, дээрээс нь толгойн өвдөлттэй хүн одоо сунгалтгүй хүмүүс бол маш сайн сунгалттай болдог байгаа. Дээрээс нь хүзүүний шохоожлт гэдэг маш олон давуу талтай. Бие биелгээ маань хүний болохоор бүх биеийн одоо үе мөчийг салгаж хөдөлдөг болохоор хүний биед маш их өндөр ач холбогдолтой байдаг. Насанд хүрэгчд маань сурахаас өмнө эхлээд би яаж сурах болоо, хөдөлгөөний эвсэлгүй, хэвсэл суух болоо, хичээд байна гэсэн тийм хүмүүс бас маш их байдаг. Энэ хүмүүс маань ирээд сурсныхаа дараа ямар гоё юм бэ, бие биелгээ маань одоо бид нар чинь ийм биелгээг сурах ёстой хүмүүсийн нэг байсан юм байна гэд бас их өөрчлөлт, хөдөлгөөний эвсэлтэй болдог. Маш олон биелгээнүүд сурж авдаг. Дээрээс нь хүүхдүүдээ бас дагуулж ирээд улам их сурах хүсэл эрмэлзэлтэй болдог байгаа. Маань 19-аас 20 дугаар зууны үед Ховд аймгийн Булган суманд үүсгэн байгуулагдчихсэн дэг сургууль юм аа. Одоо үүнийг бас би залгамжлаад яваад одоо 2018 онд Улаанбаатар хотод гээд үүсгэн байгуулад цаашдаа бие биелгээний сургалт одоо хөгжим хөөмийн сургалтыг нөхөрлүүлээд авч явж байгаа юм аа.